Иран улсын дэд удирдагч асан Аятолла Хаменейд хүндэтгэл үзүүлэх төрийн оршуулгын ёслолд 12-оос 20 сая хүн оролцсон. НАТОгийн дээд хэмжээний уулзалтанд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп оролцсон. Венесуэл улсад газар хөдлөлтийн улмаас амь насаа алдагчдын тоо 3342 төрлөө. Бүгд найрамдах Солонгос улсын шигшээ багийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээний бүтлгүүтэл улс төр нийгмийн томоохон маргаан болж байна. Оройн өдрийн үзэгчтэй Тэнгэр телевизийн олон улсын гадаад мэдээний оройн тайван хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Америк нэгдсэн улс болон Израиль улсын хамтарсан цохилтын үеэр хамаалцсан Иран улсын дээд удирдагч Аятолла Хаменейд хүндэтгэл үзүүлэх төрийн оршуулгын ажиллагаанд олон сая хүн оролцож байна. Ираны эрх баригчид энэ удаагийн ёслолд ойролцоогоор 12-оос 20 сая хүн нийтдээ оролцоно гэж одоогийн байдлаар тооцоолж байгаа. Зөвхөн Техран хотын арга хэмжээнд 10 сая гаруй хүн оролцоно гэж тооцоолж байгаа учраас аюулгүй байдлыг хамгийн өндөр түвшинд чангатгаж хотын зарим хэсгийн хөдөлгөөнийг хязгаарласан байна. Мөн халуун цаг агаартай холбоотойгоор хүмүүсийг сэрүүцүүлэх зорилгоор усан манан цацаж төр эмнэлгүүд ажиллуулж байгаа юм байна. Дахид халууны асуудал ноцтой асуудлаа гэдгэнд зөвхөн Гранд Масалагийн орчимд байрлуулсан эмнэлгүүдэд 4000 гаруй хүн хандсан байна гэсэн тооцоололоос харагдаж байна. Талигаачин шарил одоогийн байдлаар Техран хотын Гранд Масала шашны зохицуулбарт байрлаж байгаа. Оршуулгын залбирал хүндэтгэлийн ёслолыг шийд шашны урсгалын нэр хүндтэй төлөөллүүд удирдан зохион байгуулж байгаа юм байна. Ёслолын үеэр олонний анхаарлыг татсан нэгэн үйл явдал байгаа нь шинээр дээд удирдагчаар томилогдсон Маштаба Хаменей эцгийнхээ оршуулгын ажиллагаанд оролцоогүй явдал байлаа. Дарин Аятолла Хаменей бусад 3 хүү болох Масуд Мустафа Мисамнар, ерөнхийлөгч Масуд Пезешкан, мөн Ираны хувьсгал гвардийн командлагч Ахмад Вахиди зэрэг өндөр албан тушаалтнууд оролцсон байгаа юм. Маштаба Хаменейн хувьд 2 дугаар сарын Америк нэгдсэн улс болон Израилийн цохилтын үеэр шархацсан гэх мэдээлэл тархсан байгаа. Үүнээс хойш олон нийтийн өмнө огт үзэгдэж харагдаагүй. Түүний биеийн байдлын талаар янз бүрийн таамаг одоо хүртэл үргэлжилсээр байгаа юм. Оршуулгын ажиллагаа нийтдээ 7 хоногийн турш үргэлжилнэ. Иран болон Иракийн хэд хэдэн ариун хотод зохион байгуулагдаж байгаа гэдгээр онцлогно. Тодорхойлбол 7 дугаар сарын 5 болон 6-нд иргэд шарилт хүндэтгэл үзүүлэх боломжтой. 7 дугаар сарын 7-нд шарилыг Ираны шашны төв Ком хотод хүргэж Жамкараны сүмд ёсол үйлдэх юм байна. 7 дугаар сарын 8-ны өдөр Иракийн шиитүүдийн ариун хотууд болох Нашраф болон Карбала руу авч явж хүндэтгэлийн ажиллагаа зохион байгуулна гэсэн хуваарьтай байна. Эцэст нь 7 дугаар сарын 9-нд Аятолла Хаменейн төрсөн хот болох Машхад дахь Имам Ризагийн бунханд оршуулах юм байна. Ираны эрх баригчид энэхүү маршрут нь зөвхөн үндэсний төдийгүй бүс нутгийн шийд шашны эв нийтлийг илэрхийлсэн бэлгэлтлээ гэж үзэж байгаа. Оршуулгын ажиллагаа үргэлжилж байгаатай холбоотойгоор Америк нэгдсэн улс болон Ираны энхийн хэлэлцээ түр завсарлаад байна. Axios агентлагийн мэдээлж байгаагаар ерөнхийлөгч Дональд Трамп оршуулгын ажиллагааг харгалзан хэлэлцээг 1-7 хоногоор хойшлуулсан гэж мэдээлсэн байна. Мөн дашрамт туртахад энэхүү оршуулгын үеэр олон мянган хүн Америк болон Израиль улсыг шүүмжилсэн уриал лоозон барьж ихтэй Дональд Трамп Беньямин Нетаньяху нарын амь насанд занал хийсэн шинжтэй бичиг самбар хүртэл барьсан байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин болон Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский нартай тус утсаар ирж Украины дайныг дипломат аргаар зогсоох зорилготой хэвээрээ гэдгийг харууллаа. Кремлийн мэдээлж байгаагаар Дональд Трамп Владимир Путин нарын яриа ойролцоогоор 90 минутын турш үргэлжилсэн юм байна. 97 хоногт Турк улсын Анкара хотод болох НАТОгийн дээд хэмжээний уулзалтын өмнө энэ яриа болж байна гэдгээр олонний анхаарлыг татаж байгаа юм. Кремлийн зөвлөх Юрий Ушаковын хэлснээр Дональд Трамп байлдааныг аль болох хурдан зогсоож гарц шийдэл олоход хамтран ажиллахад бэлэн гэдгийг ярианы үеэр илэрхийлсэн гэлээ. Нөгөө талаас Владимир Путин Орос улбаны улс Украин улсын асуудлыг улс төр дипломат аргаар шийдвэрлэхийг хүсэж байгаа. Гэхдээ Орос улбаны улсын үндсэн байр суурийг заавал харгалзан үзэх ёстой гэдгээ онцлон хэлсэн байна. Түүнчлэн Владимир Путин фронтын нөхцөл байдлыг тайлбарлахдаа Оросын айрам Донецк мужид давшилтаа үргэлжлүүлж суурингуудыг ар араас нь ээлж дараалан эзэлж байгаа гэсэн байна.
Орсын талаас өнгөрсөн 7 хоногт Донецк мужийн Константиновка хотыг эзэлсэн гэж мэдээлсэн боловч үүнийг Украины талаас өгөөсгөж хотын хяналт Украины мэдэлд хэвээрээ байгаа гэж үзсэн хэвээрээ байна. Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленскийн хувьд мөн Дональд Трамптай уулзсаар ярьсан гэдгээ баталсан ихтэй яриаг маш сайн үр дүнтэй болсон гэж ерөнхий үнэлсэн байна. Тэгэхээр хоёр тал фронтын нөхцөл байдлыг хилэлцэн дайныг дуусгах бодит боломж одоо байна гэж үзэж байгаа гэдгийг айл тал илэрхийлсэн гэлээ. Мөн талууд НАТОгийн дээд хэмжээний уулзалтын үеэр дахин уулзаж хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцсон гэж байна. Вашингтон буюу Америк нэгдсэн улсын өндөр албан тушаалтнуудын хэлж байгаагаар бол Дональд Трамп Украины дайныг аль болох хурдан дуусгах сонирхолтой хэвээрээ Володимир Зеленскийтэй уулзсны дараагаар Владимир Путинтэй дахин холбоо барихаар төлөвлөж байна гэж Алтан их сурвалжууд мэдээлсэн байна. Мөн Америк нэгдсэн улсын тусгай айлч Стив Витков, Жаред Кушнер нар ойрын хугацаанд Москвад дахин айлчилж ихэнх хэлэлцээг сэргээх боломжийг судлах төлөвлөгөөтэй байгаа гэлээ. Сүүлийн үед Америк нэгдсэн улс Ирантай холбоотой мөргөлдөөнд төвлөрч байсны улмаас Украины асуудлаарх дипломат ажиллагааг хэсэг саарсан харин одоо Ираны нөхцөл байдал харьцангуй намжсан учраас буцаад зүүн Европ руу анхаарал нь шилжиж байна гэж үйл явдлыг ажиглагчид дүгнэж байна. Мөн дайныг эзлэх тухай дипломат ажиллагааны дараагийн чухал үе шат нь 7 дугаар сарын 7-оос 8-ны хооронд Турк улсын Анкара хотод болох НАТОгийн дээд хэмжээний уулзалт байх төлөвтэй байна гэж үзэж байна. Энэхүү уулзалтанд НАТОгийн 32 гишүүн орны удирдагчид оролцсон. Мөн энэхүү уулзалтын үеэр Украины дайн, Европын аюулгүй байдал хамгийн гол сэдвүүд болох учраас цаашлаад Америк, Европын харилцаа энэхүү эвслийн ирээдүйн эвнэгдлийг тодорхойлох чухал уулзалт болно гэж ажиллагчид үзэж байна. Латин Америкийн түүхэнд хамгийн их охирол дагуулсан газар хөдлөлтүүдийн нэгт зүй ёсоор тооцогдож байгаа Венесуэл улсад болсон хүчтэй газар хөдлөлт гамшигын улмаас амьдсан алдсан хүмүүсийн тоо өчигдөр буюу нэм гарагийн байдлаар 3342 болсон байна. Гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо 16700 хэдийн давсан байгаа юм. Түүнчлэн байшин барилгууд ихээр нурж олон тооны хүн орон гэргүй болоод байгаа. Хамгийн их охирол амсаад байгаа нь Каракасын хойд хэсэгт орших далайн эргийн Лагуара бүс. Олон мянган хүн оршин сууж ирсэн өндөр барилгууд газар дээр нурж унан тоос шороос сүйрэлт автсан тал газруудад үлдсэн харамсалтай дүр сургууд гамшийн дараах тул бүс нутгаас харагдаж байгаа. Олон улсын аврах багууд тусламж үзүүлэхээр ирж байгаа дунд Америк нэгдсэн улсын үзүүлсэн хариу арга хэмжээ дэмжүүлэхийг Венесуэл улсын зарим мэргэд хангалтгүй байна гэж үзэн бухимдлаа илэрхийлсэн тохиолдлууд гарлаа. Мөн иргэд засгийн газрыг улс төрийн ашиг хонжоо хайж чанар муутай орон сууц барьсан гэж буруутгаж байна. Учир нь Венесуэлийн социалист ерөнхийлөгч асан Уго Чавесийн ядуусыг орон сууцаар хангана гэсэн санаачлагын үндсэн дээр түүний нэрээр нэрлэгдсэн орон сууцны зохицуулбарт байрлах олон айлын орон сууц газар хөдлөлтийн үеэр тоглоомон байшин шиг нурж сүйдэж зарим нь галд авсан юм байна. Мэргэжилтнүүд олон жилийн турш эдгээр барилгуудыг томоохон газар хөдлөлтөнд төсвөр байхгүй талаар анхааруулсаар ирсэн. Тухайлбал Лагуарагийн нөхцөл байдлыг маш сайн мэддэг барилгын мэргэжилтнүүд хэвлэлүүдэд мэдээлэл өгөхдөө тухайн зохицолборуудын барьсан газар нутгийн онцлог, ашигласан барилгын материалын чанар, хийцийн бат бөх байдалтай холбоотой олон асуудал байна гэдгийг хэлсээр ирсэн юм. Эдгээр орон сууцнууд нь Мисэн Вивенда хэмээх төрийн хөтөлбөрийн хүрээнд баригдсан. Одоогоор Уго Чавесийн хөдөлгөөний гол төлөөлөгчдийн нэг түр ерөнхийлөгч Делси Родригесийн удирдах байгаа Венесуэлийн засгийн газар 5.5 сая гаруй орон сууцыг нэмж барьсан юм байна. Цаашид гисэн нэмэлт төслүүд хэрэгжиж байгаа. Чанаргүй барилгууд их хэмжээгээр баригдсны улмаас ийхүү олон хүний амь нас эрсэлдсэн учраас иргэд эрх баригчдаас хариуцлага тооцож нэхэж байна гэсэн үг юм байна. 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд Өмнөд Солонгос улсын шигшээ баг хэсгийн шатнаас мултарсан тус улсын хэмжээнд хүчтэй шүүмжлэл дагуулсан хэвээр байна. Олон нийтийн бухимдал гэхдээ тамирчид тэр дундаа багийн ахлагч Сон Химинд биш харин үндэсний шигшээ багийн ахлах тасгалжуулагч Хон Мёнбод чиглэж байгаа юм байна. Өмнөд Солонгос улс нь энэхүү тэмцээнийг Чехийг 2-1-ээр хожиж эхлүүлсэн. Гэхдээ үүний дараа бол Мексик болон Өмнөд Африкт хоёуланд нэг тэгээр ялагдаж хэсгээс шалгарч чадалгүй тэмцээний өндөрлүүлсэн байна. Үүний дараагаар Хон Мёнбо Мексикийн Гвадалахара хотод болсон хэвлэлийн баг хурлын үеэр албан тушаалаас огцорж байна гэдгийг зарласан байна. Багийн гишүүдийг эх орондоо ирэхэд Хинчооны олон улсын нисэх онгоцны буудал дээр хөгжөөн тэмдэгчтэн тасгалжуулагчийг хатуу шүүмжилж Өмнөд Солонгос улсын хөл бөмбөг үгүй боллоо сүрлээ гэсэн лозунг барьсан байна.
Түүнчлэн захин орчинд амь насанд нь занал хийсэн бичлэгүүд нийтлэгдсэн учраас цагдаа нар цохих мөтөн шалгах ажиллагаануудыг эхлүүлсэн байна. Үндэсний шигшээ багийн хамгийн том хөгжмөн дэмжигчдийн холбоо болох Red Devils хүртэл үндэсний өмнө өвдөг сүдэн уурчилгүйч хөлбөмбөгийн ертөнцөөс бүрмөсөн явах ёстой гэж зарлав. Энэхүү асуудалд ерөнхийлөгч Ий Жамян хүртэл байр суурь илэрхийлж энэхүү тэмцээний үр дүнд маш их зочирдсон гэдгийг хэллээ. Мөн соёл спортын яамд тасгалжуулагчийн томилгоо болон шигшээ багийн удирдлагын үйл ажиллагаанд шалгалт хийхийг үүрэг болгосон байна. Учир нь маргааны гол шалтгаан нь тоглолт биш томилгоо байгаа юм байна. Тодорхойлох юм бол хөгжөөн дэмжигчид хон Мямбогийн хамгаалалт давмгайлсан тактик шийдвэрлэх тоглолтын дэхний үед Сон Хэмминийг сэлгээнд үлдээсэн зэрэг шийдвэрүүдийг шүүмжилж байгаа. Гэхдээ бухимдлын гол шалтгаан нь түүнийг анх хэрхэн энэхүү багийн тасгалжуулагч болсон бэ гэдэг тухайд байгаа. Хом Мямбо 2024 онд шигшээ багийг удирдах болсон байдаг. Тухайн үед ч гэсэн ихээхэн маргаан дагуулж байсан. Тухайн үед 2014 оны дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд Өмнөд Солонгосыг удирдан нэг ч удаа ялалт байгуулж чадаагүй тасгалжуулагч юм байна. Дэлхийн аврах шалгаруулах тэмцээнээс баг нутагтаа ирэхэд хөгжөөн дэмжигчид тоглогчд руу юм шидэж эсэргүүцтэй илэрхийлж байсан. Тухайн үед үндэсний хэмжээнд томоохон дуйлан шууган болсон юм. Ийм байхад яагаад энэ хүнийг дахин томилсон бэ гэдэг олон хүний гайхшрал бухимдлыг төрүүлж байгаа гэсэн. Одоо сүүлийн цагдаа нар тасгалжуулагчийн сонгон шалгаруулалтын үеэр ямар нэгэн хууль зөрчсөн зүйл болсон эсхийг мөрдөн шалгаж байгаа. Энэ нөрөө зөвхөн хөл бөмбөгийн асуудал биш, зөвхөн спортын амжилтгүй үр дүнгээс илүү Өмнөд Солонгос улсын иргэдийн нийгмийн шударга ёсыг хэрхэн ойлгодог вэ гэдэгтэй холбоотой асуудал болж байна. Өөрөөр хэлэх юм бол солонгосчууд зөвхөн үр дүнг биш, шийдвэр гаргах үйл явц шударга ил тод байсан эсхийг хамгийн түрүүнд үнэлж харж байна гэсэн. Тиймдээч тасгалжуулагчийн томилгоо шударга бус болсон гэх ойлголт нийгмийн хүчтэй эсэргүүцлийг өдөөсөн байгаа нь. Үүнтэй холбоотойгоор Өмнөд Солонгос улсын хөл бөмбөгийн холбооноос дараагийн шигшээ багийн тасгалжуулагчийг нээлттэй сонгон шалгаруулан томилно гэдгээ зарлалаа. Америк нэгдсэн улс тусгаар тогтнолоо тунхагласны 250 жилийн 7 дугаар сарын 4-нд буюу өнгөрсөн бям гарагт тохиолов. Тэгвэл Вашингтон хотод болсон ёслолын үеэр аян цахилгаантай шуурга дэгдэж цаг агаарын таагүй байдал үүсний улмаас энэхүү ойн баярын арга хэмжээнүүд саатаж зовлмаар ерөнхийлөгч Дональд Трампын үг хэлэх үйл ажиллагаа бараг 2 цаг орчим хойшлогдсон байна. Салют үзэхээр цугласан иргэд ойролцоо авах музей болон төрийн барилгуудад хэдэн цагийн турш хорогдсон юм. Шуурга намжсны дараагаар иргэд Вашингтоны дурсгалын цамхгийн ойролцоох задгаа талбайд дахин цугларч энэхүү арга хэмжээг үргэлжлүүлэн үзсэн байна. Гэхдээ оролцогчид арга хэмжээнд оролцохын тулд олон цагийн турш хүлээсэн гэдгээс гадна аюулгүй байдлын чанга хяналтанд хамрагдаж, Цельсийн 39 хэмээн халуунд зогсож, түүхэн дээд хэмжээнд хүрсэн хэд халууны улмаас хэд хэдэн жагсаал арга хэмжээг цуцлахад хүрсэн байна. Цаг агаарын таагүй байдлын улмаас Америк нэгдсэн улсын Connecticut мужийн Hartford, мөн Pennsylvania мужийн Harrisburg болон Barry хотуудад болсон баярын арга хэмжээнүүдэд туслагдсан байна. Харин Бостон хотод салют үзэхээр цугласан иргэдийг төрх хугацаанд хорогдох байр хайхыг анхааруулж хэсэг хугацааны дараа арга хэмжээ хэвийг үргэлжилсэн байна. Питтсбург хотын тухайд мөн цаг агаарын өөрчлөлтийн улмаас салютын арга хэмжээний цагийг баг зэрэг өөрчилсөн байна. Эдгээрээс үл хамааран ард иргэдийнхээ өмнө хэлсэн үгэнд Дональд Трамп энэхүү үйл явдлыг Америк нэгдсэн улсын түүхэн дэх хамгийн баяр хөөр дүүрэн сүр чавхлантай мөчүүдийн нэг байлаа гэж дүгнэлээ. Тэрээр дэлхийн 2 дугаар дайнд оролцож явсан Ахмад дайртад хүндэтгэл үзүүлж Америк нэгдсэн улсын цэрэг армийн хүчин чадлыг өндрөөр үнэлж байгаа гэдгийг хэлсэн байна. 250 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр Маунт Вермон буюу Америк нэгдсэн улсын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны эдлэн газарт Америк нэгдсэн улсын иргэншил олгох ёслолын үйл ажиллагаа болж 50 улсын 150 хүнд Америк нэгдсэн улсын иргэншлийг албан ёсоор олгосон байна. Түүнчлэн тусгаар тогтнолын баярыг тохиолдуулан Америк нэгдсэн улсын 4 ерөнхийлөгч асан болох Жо Байден, Барак Обама, Жорж Буш, Билл Клинтон нар мэдлэгээ төвшүүлсэн байгаа юм. Хөтөлбөр үргэлжлүүлж байна. Хөрвүүлэн бусад онцлог мэдээллүүдийг товчоор багслан хүлээн авна. Франц улсын үндэсний нэгдэл намын тэргүүн Марин Le Pen эх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хэсэг нь нэмэр гаруйж тодорхойлно. Парисын давцаалах шатны шүүх түүнийг төсвийн хөрөнгө завсан хэрэгт буруутгаж өмнөх шийдвэрийг хэвээр үлдээх хэсгээ зарлана. 57 настай Le Pen нь өмнө 3 удаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж 2017 болон 2022 онд Эммануэль Макронд ялагдан 2 дугаар байранд орж ижээ.
Ирэх сонгуул хүртэл 10 хүрэхгүй сарын хугацаа үлдээд байгаа ийм үед удирчилсан санал асуулгаар тэргүүлж байгаа Ли Пёнг нэр дэвших боломжгүй болох юм бол түүний залгамжлагч Жордан Бардella нэр дэвших төлөвтэй байна. Их Британи улсын шинжлэл намын тэргүүн Найжел Фараж өмнө нь залингийн хэрэгээр ял шийдгүүлж байсан криптовалютын бизнес эрхлэгч Жорж Котрелоос авсан бэлгээ албан ёсоор мэдүүлээгүй болохыг тус намын эдийн засгийн асуудал хариуцсан төлөөлөгч хүлээн зөвшөөрлөө. Түүний хэлснээр Котрел Фаражид ажилтнууд хамгаалалт байр сууцаар тусалсан ч эдгээр нь Фаражийг парламентын гишүүн болохоос өмнө хувийн найзын хуваар үзүүлсэн дэмжлэг байсан тул мэдүүлэх шаардлагагүй байсан гэж тайлбарлаж байна. Энэхүү мэдээлэл нь Жорж Котрел Фаражийн олон нийтийн сүлжээний багийг санхүүжүүлж Букингhamын ордны ойролцоох өөрийн байранд байрлуулсан тухай мэдээлэл нийтлэгдсэний дараагаар гарсан юм а. Герман улсын зүүн нутгийн Эрфурт хотод болсон Германы төлөөх өөр хувилбар намын ээжид их хурлын үеэр тус намыг эсэргүүцсэн олон мянган хүн жигсэж хурлын танхим руу чиглэсэн замуудыг хаажээ. Цагдаагийн байгууллагын мэдээснээр Эрфурт хот болон хотын орчинд болсон жагсаалд 15,000 орчим хүн оролцсон байна. Үүнд үйл төчний эвлэлүүд, эрдэнэ нийгмийн байгууллагууд, зүүнний улс төрийн хүчнүүдийн төлөөлөл багтаж байна. Жагсаалын үеэр эмх замраагүй байдал гарахаас сэргийлэн Герман даяар нэмэлт цагдаа нарыг дайчилсан байна. Португал, Грек, Испанд гарсан томоохон ойн хээрийн төмөрийг унтраахаар олон зуун галс хөнөөгч нэг дор ажиллаж байна. Европын холбооны Коперник хиймэл дагуулын мэдээлэлээр төмөр 12,000 га талбайг хамраад байна. Португалд 3 хоног дараалан үргэлжилж байгаа энэхүү томоохон төмөрийг унтраахад Испани, Италиус нэмэлт хүч илгээжээ. Грекийн 2 дахь том хот Салоникид дахин боловсруулах үйлдвэрийн гал ойн хээрийн төмөртэй нийлсний улмаас хор тутаа ихээр дарахж орчин суугчдад гэрээсээ гарахгүй цон хаалгаа битүүмжлэхийг зөвлөж байна. Тэнгэрлэгсийн оройн мэдээг хүлээн авсан баярлалаа. Сайн хамраарай.